За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 8-ны буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Гэтэл ямар ч хэлсэн энэ хүү манай 170-ын хүч нэртэй контентийг үзэж байгаа манай авах алт тус ургийг дагдаг нийт эмэгтэй трейдерүүдтэй баярын мэнд хүргье. За ингээд та бүхний ажил үйлс бүтэмжтэй амьдрал нь гэрэл дүүрэн байх болтугай. Орсон арилжаа болгоно ашигтай байдаг байх болтугай гэж өрөөе. За ингээд энэ удаагийн 170-ын хүч нэртэй контентийнхоо эпизод 7-д тавтай мөрөл. За өнгөрсөн 7 хоногт бол цагаан сар таарад ер нь арилжаа хийсэнгүү, нэгт захиалга нээгээгүй. Тэгэхээр өнөөдөр арилжааны одоо өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэдэг талаар бол ярихгүй. Эхлээд ацтнаа тодруулна. Манай нөгөө нэг эпизод 6 дээр 207,000 төгрөгийн ацтай манайтай холбогдоод биднээс манай багийнхнаас юугаа авсан байж байгаа. 207,000 төгрөгийнхөө giveaway-ийн шагналаа авсан. Тэрнийг одоо энэ дээр юу скриншотоо ингээ харуулчихна. За тэгээд энэ 7 хоногийнхаа ацтныг тодруулъя. Арилжаа хийгдээгүй учраас $15 ацсын шагналыг авах болно. За энэ эпизод 6-г үзсэн хүмүүсээс ацтнаа тодруулъя хэлээ те. Нийтдээ 297 коммент, 205 лайктай. Тэгээ 1747 хүн үзсэн байна. За ингээд харнаа. За нэг ялагч тодорно. 10 хүртэл countdown буюу 10 хүртэл тоолно. За окей. 3, 2, 1. За нэг хөрхөн хүүгийн зурагтай соёл ням ёндан жанкахаар 7161 гэсэн юм уут нэртэй YouTube хэрэглэгч маань $15 ацтан боллоо. Эпизод 7-гийн ацтан гэсэн үг шүү. За ямар ч гэсэн баяр хүргэе. За өнгөрсөн 7 хоногт арилжаа хийдэг учраас одоо шууд 2 дахь шат руугаа орч хэдүүлээ. Энэ 7 хоногт ч эх 7 хоногт өнөөдөр чинь хагасан өдөр штэ. Эх 7 хоногт ерөөдөө бүтээгдэхүүнүүдийн маань ханш маань хэрхэн явах магадaltaй байна вэ гэдэг фокус мэхтэй юм ярьчих те. За USS Nasdaq-аас эхэлжээ. За Nasdaq дээр хэдүүлээ өмнө нь юу ярьж байсан. Энэ зоноос доошоо гарч яваад доошоо ч юм уу дээшээ ч юм уу гарч яваад энэ тренд лайн дээр ойлт хийх үү эсвэл эвдрэл хийх үү гэдгээс шалтгаалаад ерөөхдөө арилжааны юу маань яригдана, чиглэл маань яригдана гэж байсан те. Энэ тренд лайн дээр хурж ирээд маш сайхан 5 өдөр бирж хаагдсан байна. Доошоогоо эн чин ингэсэн гэхээр за одоо зүгээр айгүй энгийнээр зүгээр энэ дээрээс ирж байгаа энэ тренд лайныг ханш дээшээ эвдэж чадах юм бол ав чиглэлээ үргэлжлүүлэх боломжтой байна гэж харж болж байна. За тэгээд weekly-гийн лага харж хэдүүлээ. Ямар хуулаатай 2-7 хоног 3-7 хоногийн лавал уналтыг үзүүлсэн байж байгаа. 3-7 хоногийн лавал уналтыг үзүүлсэн байж байна. За тэгэхээр эх 7 хоногийн хөдөлгөөнийг багасгаад за эх 7 хоногт дээшээгээ явах магадлал байна уу гэдэг нь гэдгийг харж. Яагаад тэгж харж байгаа гэхээр ерөөхдөө үндсэн тренд маань дээшээ явж байгаа гэсэн үг. Тэгэхээр трендэд ах арилжааны нөхцөл ер нь байна уу гэдгийг харъя. За энэ дээр ихний ээлжинд энийг энэ дээр явсан. За daily-гийн candle. Daily бол ерөөхдөө жоохон доор уцтай weekтэй татаж маягтай хаагдсан. За энэ хэсэг дээр энэ үйлчилж байсан. За энэ юуны зон support болж байгаад шал болж байгаад таазуулж хуурсан энэ зон одоо эвлогт магадгүй ханш дээшээгээ ингээд гараад ингээд явлаа гэхэд энэ тааз одоо таазуулаа өрсөн байгаа штэ. Энэ таазан дээр ямар хөө реакшн үзүүлэх нь гэдгээс шалтгаалах байх гэж бодож байна. За энэ доошоо энэ унж авсан энэ хөдөлгөөн дээр
ямхуу дүр зурагтай байна вэ гэдгийг харъя хэвтүүлээ. Окей, ингээд ингэсэн. Энийг төдийлөн тийм хүчтэй эвдэж чадахгүй байдалтай харагдаж байна да. Үүсэн эртлоногт яг энэ зураглал дээр юу болох нь харцгаа хэдүүлээ. Энэ дээрээс ирж байгаа энэ тренд лайны дээшээ эвдээд сүүлд байгаа энийг бас сүүлд байгаа энэ зон swing high гэдэг энэ зоныг ханш ерөөхдөө энэ дээр нөгөө price action хийхдээ ингэж орж ирээд pull back ингэж орж ирээд тэрний өмнөх нь ингэж орж ирээд pull back ингээд явж исэн учраас иймэрхүү хэмжээний нөгөө нэг шалгалтуудыг хийх боломжтой. Энэ дээр шалгалтаа хийчихсэн, доошоо орж ирсэн, энэ дээшээгээ яваад доошоо орсон тохиолдолд энэ хэсэг дээр дахиж шалгалт хийгдэнэ. Хэрвээ энэ ингэж байгаа доошоо орж ирхгүйгээр дээшээ өгөх юм бол энийг эвдэх юм бол одоо энэ буюу 20,600-аас 20,700 гэдэг үн хавцааг эвдэх юм бол ер нь дээшээ ингэж явчих боломжтой харагдаж байна. Энэ доороос дээрээс ирж байгаа энэ тренд лайныг эвдээд ямар нэг юм үзүүлснээр buy хийх нөхцөл бүрдэх баг. За энэ дээр эртлоногт buy гэдэг арилжааны buy чиглэлийн ав чиглэлийн арилжаа хийх боломжтой байж магадгүй юм байна гэж харж байна. За аснэвд. За сүүлд хэдүүлээ ярьжсэн те энэ хэсэг дээр байж хахад ярьжсэн энэчнээс ерөөдөө дээш явах боломжтой магадaltaй хэрвээ энийг доошоо эвдэх юм бол энэ буюу 2,834 ийшээгээ орж ирэх юм байна доошоо эвдэх юм бол гэд юм онолт эсвэл энэчнээс шууд өсөх юм бол дээш явчихна гэж хэлсэн. Одоогийн байдлаар яг энэ нөгөө rising wedge гэдэг нэртэй паттерныхаа доотлын support хэсгийг яг шалгаад дээшээ гараад ирчихсэн байж байгаа учраас алтман ч гэсэн өөрөө бас хандлага маань дээшээгээ үргэлжлээд байна уу гэсэн бодлыг төрүүлж байна. За weekly-ийн лаг харъя. Weekly ногоон дээшээ авч хилийн лаг хаагдсан. Окей. За баг цаг дээр харчаа. Ер нь 7 хоногт яах боломжтой байна вэ гэдгийг. За эдрийг ерөнхийдөө устгах хэдүүлээ. Яагаад гэвэл харчихсан учраас энэ rising wedge гэдэг нэртэй паттерны юу нэж байгаа. Шалан дээрээс маш сайхан ойлтыг үзүүлсэн. Нэг цагийнх те энэ дээр дууссан, энэ чи хамааралтай явсан. За ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар зураад үзчихээ хэвлээ. За яг гоё daily-гээр бүс шилжүүлсэн юм байна уу? Candle-ийн хувьд. За энэ лаа маань өөрөө ерөнхийдөө бүсийг шилжүүлсэн маягтай орж ирсэн лаа харагдаж штэ. Энэ ногоон улаан хоёр байсан. Энэ бүсийг ерөнхийдөө дэшээ шилжүүлсэн байдалтай буюу одоо бүсийг өргөдөж байгаа байдалтай харагдаж байгаа учраас иймэрхүү байх боломжтой. Боломжийн хувьд бол дээшээ харах юм бол энэ чинээс ойсон бүтэн 1 2 3 гэсэн хөдөлгөөнийг ингэсэн. Окей. Энэ таац руу явах боломжтой байна. Алт ер нь 2980. Ер нь 3000 гэхдээ алт ерөөхдөө дээшээ явлаа гэхэд одоо ихэнх хүмүүс 3000 руу очих байхаа гэж бодож байгаа учраас байтай байгаа хүмүүс бол магадгүй 3000-ыг тарагталчихсан явж байгаа учраас магадгүй 3000 хүрэхгүйгээр унж магадгүй гэсэн нэг тийм бодолтой байгаад байна ер нь. За тэгэхээр энэ ерөөхдөө манай бүсийг юусэн шилжүүлсэн сунгасан хэсэг байгаа учраас энэтэй хамааралтай ингээд энэ дээрээс л ерөөдөө үндсэн бодит бүс маань дууссан юм байна л да. Энэ хэсэг. За тэгэхээр алт ерөөхдөө одоо энэ энэ ч нэг юм range маягтай үүсгэсэн байна шүү дээ. За тэгэхээр энэ range дээшээ эвдэх юм бол энэ таргет руугаа
очих боломжтой. Доошоо эвдэх юм бол доошоогооч баг эвдэхгүй байх магадaltaй байна да. За ерөнхийдөө дээшгээ байх боломжтой гэж бодоод зурчээ. Надад л тэгж харагдчихэ. За алтны хувьд бол за Audio SD энэ дээр хэдүүлээ. Ийм тамгал гарч ирсэн юм байна шүү дээ. Энийг эвдснээс хойш ирж энэ бол худлаа. Гэтэл чинь доошоо орж ирсэн. Гэхдээ энийг эвдсэн гэхлээр энэ хоёр хоорондоо хамааралгүй зайхан хамааралтай байлаа гэж бодоход энэ таргет ерөөхдөө баг авдчихж байгаа шах юм байна да. Тийм байна. Энэ хэсэг дээр зөвхөн эвдрэл үүссэн байна шүү дээ. Юуны Audio SD-ийн хувьд тийм байна. За Audio SD дээр яг ийшээ тийшээгээ тэлчихэд юу байгаад вэ? Яг одоохондоо бол надад ойлгомжгүй харагдаж байна. Audio SD. DX2 харагдаж тэгжиж. За нөгөө нэг Dolby Index маань өөрөө хайдуулын энэчнээс явж ахтанлаа. Тэгээ энэ дотроо доош ер нь доошоогоо Dolby Index маань өөрөө унах юм байна гэж хэлсэн. Харин дээшгээ эсрэг хэд орчим Pepsi хөдөлгөөр хийсэн. 89 Pep. Тийм байна. 89 орчим Pepsi эсрэг явж байгаад доошоо чиглэлээ хадгалах байхаа гэж бодож исэн. Аюуга таргатал хийсэн байна. Тийм байна. Тэгэхээр энэ маань ингэж өөрчлөгдсөн байсан юм байна шүү дээ. Ийм байсан юм байна. Nice. Яг ийм байсан юм байна. Энэ pullback маш гоё pullback хийгээд тэгээд доошоо ямарсан таргет руу очсон юм байна. Тэгэхээр одоо Dolby Index-ийн хувьд иймэрхүү дүр зураг үзүүлж байгаа юм чи. Энтэй хамааралтай хөдөлгөөн энэ ирж байгаа чи энэ дэр Окей. Энэ дээр ямар нэг юу бол байхгүй байна. Нэг эвдээ гарцсан. Энэ хатгч хөдөлгөөн гэж үзвэл за энэ дээрээс нэг юм мэдүүлээ харчаа. За Feboгийн 38 level дээр энэ ёроол давхцж байгаа юм байна. 38-ээр энэ дээрээс ирж байгаа л ерөөдөө ирчтэй байсан ч гэсэн ерөөдөө санаа нь бол дууссан. Энэтэй хамааралтай за сүүлийнх нь байдлаар хөдөлгөөн энэ дээр дууссан. За тэгэхээр Dolby Index ер нь өсөж магадгүй pullback хийж магадгүй. Эсвэл энэ анхдагч хөдөлгөөн гэж үзэх юм бол бүр дээшээгээ энэ ийшээгээ явж магадгүй. Ийшээгээ энэ зон руугаа тэмүүлж болох үз. Dolby Index-ийн хөдөлгөөн бол иймэрхүү байдалтай байж магадгүй гэж тооцох юм бол өснө үнэн гэх юм бол pound USD. За pound USD-ээр үстэл Audio SD гэж хэлсэн. За энэ Audio SD-г бол ажиллах юм байна. Яагаад вэ гэвэл дээшээгээ хичнээн энэ ч байсан бүсээ дээш шилжүүлээд pullback хийсэн ч гэсэн энэ бүсийн хөдөлгөөнийг энэ доороосоо явах байсан. Гэхдээ явахдаа энэ дутуу явсан юм шиг харагдаж байгаа боловч дотор нь задлаад харах юм бол 3 дахь чингсэн. За дуусаагүй юм байна. Энэ нэг иймэрхүү анзааны юм харагдаж байна. Энэ за энүүгээр хамааралтай хөдлөлөө гэхэд иймэрхүү байж болох үс харагдаж байна. Иймэрхүү. За тэгэхээр Audio SD-ийн хувьд бол энэ чэнэс нэг юм тренд лайн маягтай юм татчихж болохоор байна. Энэ тренд лайн энэ чэнэс биш, энэ чэнэс л арай зэрэг харагдаж байна те. За нэг иймэрхүү зүйлийг эвдэж байгаа ер нь бол эвдэж байгаа юм байна да. Ингэсэн зайлуулах олон зөксөн энийг энэ өрийг дэшээ эвдчих юм бол за нэг иймэрхүү хэмжээний хөдөлгөөн орж ирж болох юм байна гэж харагдаж байна. За pound USD маань өөрөө
Энчнээс pound USD бол үнэхээр төгс явжээ. Хэдүүлгийн таамаглал. Хэдүүлээ чинь энэ pullback орж ирээд дэшиг ийм хөдөлгөөн явнаа гэж хэдүүлээ харж ирсэн. Яг тэр явцсан байна те. Cool, nice. Ингээд зурж ирсэн юм байна. Явчихсан байна. За тэгэхээр энэ хамааралтай бүр за томсгоо харьцаад тэгвэл энтэй хамааралтай хөдөлгөөн байсан бол гэсэн чинь тэрийгэ зогчиж. За тэгэхээр pound USD дээр бол хүлээлт юм байна. Ойлгомжтой болтол. За биткойн маань өөрөө ингэж явна гэжсэн бас ойлгохтой хөдөлгөөн л байгаа юм байна. Одоо ч дараагийн бүс рүүгээ биткойн нь өөрөө шилжчихсэн явж байгаа шүү дээ. Иймэрхүү бүс рүү. Дахиад уналтыг үргэлжлүүлэх бах та биткойн бол ер нь. За энийг арай илүү гоё цэвэрхэн болгоод зурч хэдүүлээ. Буцаад 70 мал руу унчих гээд байгаа мó биткойн гэж та. Тэгмээр үе те. Өөрөөр биткойн дээр ягаад ярилж хийх хэрэг юм байна. Яг тэгвэл ийм хэмжээний гоё том бүсийг доош нь задлчихсан байж байгаа. Тэгээд хосорой задрал pullback магадгүй 3 жил жагаад ингээд ийш явах юм бол бүр 60 рүү явах шансыг бүрдүүлсэн байж дээ. Ер нь техник талынхаа зураглалаар бол гэхдээ нэг Трамп ч сайн мэдээлэл хийгээд юу яасан ч биткойн иргэдэд дэмжиж байгаа талын мэдээлэл хийж байгаа суурь талаас бол үсэх магадaltaй. Техник талаас болохоор надад унахаар харагдаж байна. Тэгэхээр одоохондоо биткойн дээр юу яахгүй шийдвэр гаргах харгүй юм байна. Яг бүрийн доошоогоо 68.8 лунаад ороод ирэх юм бол худалдаа авах харилцаа бол хийвэл хийж болохоор л харагдаж байна да. Тусчиж. За нэг иймэрхүү. За тэгэхээр эх 7 хоногт ерөөхдөө Nasdaq дээр бол бай талын ярилцааг яг энэ нөхцөл бүрдсэн тохиолдолд хийж болохоор юм байна. Алтан дээр гэсэн бай талын ярилцааг хийж болохоор юм байна. USD энэ нөхцөл энийг одоо юу яах юм бол эвдэх юм бол buy. Pound USD бол хүлээн. Долларын индекс бол дээшээ жоох явж байгаа pullback хийгээд явах нь яах нь те. Иймэрхүү харагдаж байна. За ямар ч гэсэн эх 7 хоногийнхаа таамаглалыг ярьслаа. Өнгөрсөн 7 хоногт арилжаа хийдэг учраас ингэж орсон гэрсэн гэсэн бол ярьсангүй. За тэгээд азтнаа шалруулчихлаа. Манай азтан чинь соёл нэм ёндон жанхахар 7161 гэсэн азтан байж байгаа. Тэгээ манай азтан маань ямар ч байсан телеграмаар бидэнтэй холбогдоод юу ягаарэ азийнхаа $15 шагналыг аваарай. За ингээд эпизод 8-аар эргээд уулзцаа хэдүүлээ. Баярлалаа.